мэдээлэл өгөөд хэлээ. За энэ сарын бачгүй. Энэ сарын 7 дуртай. Энэ сарын 7-8-нд манай All In хийгээд 4 бой бэндээс нэгдсэн Монголын бүх бүсгүүчүүдэд зориулсан тоглолтыг хийх гэж байна. Тэгээд тоглолт маань 2 өдөр Corporate Convention Center-т болно. За тэгээд тоглолт маань болохоор бас нэгэн гоё зорилготой байгаа. Үе тэнгийнхаа залуучуудыг бас уриалаад яг амьдралын төлөө чин сэтгэлээсээ одоо зүтгэж яваа. За нэгэн бүсгүйд олон хүүхдэд нэгэн бүсгүйд бид бүхэн бас тоглолтынхоо орлогыг 100% бэлгэлэх гэж байгаа. Тэгээд энүүгээр бол бас онцлогтой тоглолт болж байгаа. За тоглолтын мэдээлэл нэг иймэрхүү. Мэдээж та бүхний тоглолт бол маш гоё ийм дурсамжийг бас сэдрээх ийм тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө бас эмэгтэйчүүдтэй холбоотой дурсамжаасаа хуваалцаж хамгийн ялангуяа одоо хамгийн хөгжилтэй байд юм уу те хамгийн одоо хин нэгний гондоосон айсвал одоо хамгийн тийм тод дурсамж үлдээсэн тэр мөчөөс хуваалцаач. Би ярьж байгаа. Их байдгаар би ярьж байгаа. Хамгийн сая шууд асахт нь ийм л санаанд орж ин л да. Би нэг 10 жил байсан юм аа. Тэгэл тэгсэн чинь яг Мартин амир ихгүй. Тэгээд бас нэг тухайн үед нэг охин мөхөнтэй уулзах гад. Тэгээд нөгөөх нь хороолт амьдэрдэг. Тэгээд бас нэг юм хөргөж өгж яваад таксины мөнгө байхгүй. Тэгэл гэрлүүн таксиж өргөж өгчөөд буцаад явахдаа бас нэг чихээ хөлдөөжсэн тэр бас амир санаанд орж ин. Мөнгө байхгүй буцаад явж та алхаад. Тэгэл тухайн чинь өсмөсөн амир гээлддэг гэсэн шүү дээ. Тэгээд чихээ хөлдөөгөө тэгээд орж ирээд мэдхгүй. Тэр чинь уулын цасмасаар угаад юм лээ. Шууд халуун усанд ороод тэгээ нэг амир юм болчихсон тий. Тэр хүндээ хандаж. Оо одоо баг мартсан байна шүү дээ. Нэг хинэ гэж. Юу юм ямар амир тэр хүндээ хэлж өглөө. Айгүй юм болчихсон. За энэ нь бол бид нар мэдж байгаа шүү дээ. 90-ад он 2000-ад он бол дэлхийд даяараа нэг хөвгүүдийн хамтлаг модонд орж ирсэн үе. Яг тэр үеэр бид чинь бас тийм хөвгүүдийн хамтлаг дуртай. Тэгээд бас юм одоо дөрөөр нэрэл юм хамтлаг болж исэн залуучд тахгүй. Тэгээд ер нь хөвгүүдийн хамтлагийн гол онцлог бол нөгөө дууны сэдв нь хайр мэдээж. Тэгээд эмэгтэй хүн чиглэж дуулдаг. Тэгээд тэр ч утгаараа бас энэ өдрийг бас бид нар сонгосон. Эмэгтэйчдийн баяраар ийм тоглолтыг үзэх зүгээр юм байна гэдэг. Тэгээд манай инкүш чи яла ямар эмэгтэй хүнтэй барлаа шүү дээ. Гэхдээ одоо яг надад тийм хөвгөлтэй ч гэж юм орж ирэхгүй л байна л да. Ер нь яг хамгийн харамсмаар нь ч орж ирэхгүй наа. Хамгийн зүгээр яг одоо шууд санагдсан нь болохоор яг ээжтэйгээ хамт их нартайгаа хамт яг аялж байхдаа 3 сарын 8-ны гаргаж ирсэн. Яг тэр л одоо гоё дурсамжтай. Хамгийн гоё тод дурсамж байна тийм үү? Тэгээ миний хувьд яста орж ирэхгүй байна. Хөгжилтэй асуулт нэг сонин те хөгжилтэй юм уу гонхтой юм уу? Энийг юм хөлтөөж байгаа. Тэгэл мэдээж бас хамтлагтайгаа холбоотой тэр үеийн. Тийм за математикийн хамтлагийн хувьд бол мэдээж дандаа бүсгүүчүүлээ те магтан дуулсан сайхан уран бүтээлүүдийг одоо 18 дахь жилдээ тойрвсон байна. Тэгээд бүсгүүчүүдтэй ер нь бол хандаж сайхан уран бүтээлүүдийг гаргадаг. Тийм ер нь эрэгтэй хамтлагийн хувьд те. Тэгээд тиймдээ ч бид нар хамтраад All In хийдийг өнгөрсөн 100 зохион байгуулсан бол энэ жилээс тэгээд зөвхөн бас гоё бүсгүүчүүдэд зориулаад тоглоё гэсэн санаагаар 7-8-да тоглох гээд байж гин. Тэгээд бүх зүйл одоо холбоотой бүх зүйл л одоо эмэгтэй хүнтэй ээжтэй холбоотой байдаг болохоор яг тэнцэнээс онцлоод хэлий гэхээр толгойд орж ирэхгүй байна. Толгомдоо сая энэдийг ярьж хат бас бодож л байлаа. Билгээд санаа байна уу? Санаа. Би чинь за хүнд хөөрг билээ. тэгээ 9 дугаар ангитай би ангийнхаа охтод юу гэж хэлсэн. Нэг алим өгч хэлсэн. Тэгээд эргээд 3 сарын 18-нд уут дүүрэн алим бод тий. Тэгээ тэр айгүй хэцүүлээс би дотроо мандрин өгчээсэй л гэж бодсон. Тэгээ нөгөө одоо фейсер ийм яриа явуулсан юм шүү дээ. 8-нд юу үйлдэн тэгээд 18-нд хүртэнэ гэдлээ тий. Тийм хэрэн шиг л. Би аминдаа уул нь яг мандрин авахгүй ч алим гэсэн байхгүй. Тэгсэн чинь яг тийм л санаанд орж ин дөө тэгээд 3 сарын 8 бол миний хувьд бас сонирн баяр үү. Ягаад тэгэхээр яг төрсөн өдөр урдлын өдөр болчихдог байхгүй юу? 6. Тэгэхээр ерөнхийдөө миний төрсөн өдөр хин ч ирдэггүй. Ягаад тэгэхээр бүгдээ эхнэр хүүхэд одоо юу ч дээ ээж эгч нарыгаа баярлуулах гад нөгөө эдийн засгаа хэмндэг байхгүй юу? Тэгэхээр миний төрсөн өдөр хин ч ирдэггүй. Дээрээс би одоо юу гэдэг чи бас төрсөн өдрөө хамаг юм өрөөд дуусчдаг. Тэгээд ингээд 7-8 бас нэг тиймэрхүү. Тэгээ ер нь жил болгонд нэг тиймэрхүү байдгийг. Гэхдээ энэ жил бол бүр гоё
6-нд бол төрсөн өдөр тэмдэглэхгүй 7-8-нд бид бүхнийг одоо зорж ирсэн бүсгүүчүүдтэй хамт тэмдэглэв дуулгаа. 8-нд тий. За дөрвөн хамтлагийг яг дөрвөн улирлаар тодорхойлъё гэж би бодсон л доо. Тийм. За тэгвэл аль хамтлаг нь ямар улирал байх болов? Ойлгомжтой шүү дээ. За. Take off цасан дээр гэдэг дугаар гарч ирсэн. Тийм учраас өвөл. За манай хамтлаг анхны борооноор хавруулж таарах нь байна. Манайх бол намар болж таарч л та. Цасан бороотой. Эднийх нам Цасан бороотой. Яг өнөө. Тийм ээ, Яг өнөө. синк 100 бууж таарч. Яг бүр ингээд цаанаасаа бүр Тий, дуунуудынх нь бас нэг сэдв нь бас тэгж таардаг л та тийм. юм бэ. За сүүлийн үед одоо crash гэж нэг хүн бий боллоо. Тийм. Тэгэхээр одоо яг Монгол crash-уудаа нэрлээд тэгээд яг би бас асууж байсан, октоодоос асууж байсан. Crash-а харахаараа хүн яадаг вэ? Гэхэд бол маш олон үйлдэл сонирхолтой үйлдэлүүдийг үзүүлдэг юм билээ. Та нарын хувьд яг яадаг бол тийм сонирхолтой. Миний хувьд Монгол краш анхны мэгч. Анхны мэгч жүжигч. Уулзж байгаагүй. Харж байгаагүй ямар ч зүйл харахаараа ямар үйлдэл хийхийг мэдэхгүй байна. Тийм л миний хувьд. Миний хувьд Нэгдүгээрт гэж. Заавал нэг байх алгүй. нэг хаалгаагүй те. Тэгвэл нөгөө жүжигч нөгөө Мишка аягүй хөрхөн байдаг. Түүнийг би амар краштай. Crash-а харахаараа Байсан уу? Юу оюутан багтаа зөндөө таарлаж ирсэн л та. Тэгээд яг тухай жижиж мичрээд. Тэгтээ ийм нөгөө нэг юу утгаараа биш шүү. Тийм тэр ийм сандарч мандардаг тийм. Гэтэ ямар ч нэг Мишкаг харахаар ингээд хараал амар юм шиг тийм царайтай тийм. Тухай жижигдэг байсан. Одоо бодод байлцсан гэнэ. За миний хувьд краш маань баяр цэцэг. Тийм гоё. Баярагч юу? Тийм баярагч миний краш шүү дээ. Тийм тэгээд би битэж чинь бас хамтарч зөндөө урамт хэл хийсэн. Тэгээд краштайгаа байнга уулзаж урамт хэл хийж урамт хэлний холбоотой байдаг бас баяртай байдаг та. тийм. Гэтэ ер нь харахаар ямар нэгэн сэтгэл хөдлөл Дэлжгнамаар санагдаад. За миний хувьд бол одоо сүүлд гарч ирсэн гэх юм уу? Жүжигч Мишель. Тийм тэгээ ямар ч байсан. Дайралтж үзээгүй бас. Манай найз ихнэр шүү дээ. Танаа эдний найзын ихнэр билээ гэхгүй. Ямар ч байсан. Үнэхээр царайлаг те. Би авч байвал нэг таалагддаг. Хин гинэ. Чичирдгүү. Дайралтж үзээгүй. Дайралтж бол дуудахын краш бол. Миний хувьд бол дараах жүжигч Монгол Улсын гавь жүжигч Баццыг хичээгээл хэрэндээ насан турштай крашч явж байгаа. Харж. Дуудаж үзээгүй бас нэрээ. Та чаас юм би л краштай хамт. Гэтэ би бол ингээ гарашуудаа ингээ яасан шүү дээ. Салбар гараш. Гараж. Салбараар краш юм. Жишээлбэл одоо сүүлийн ардын дуунаас нөө баццэглэн бас аягүй крашлаад байгаа. Репродес Миссис Эми их крашлна. Жүжигчтэй саяны Мишка ч За болно ба ерөнхий ойлголт. За ерөн краш юу хол байхгүй бол чичирүүлээ. Таардлага бол чичиг юм. За тэгээд одоо гэр бүлийнхаа эмэгтэйчүүдтэй хандаад гоё. Гэхдээ ингэн яг байнгын те танартай хайртай шүү. Эсвэл ингэдэг штэ те. Тэр тийм биш өөр байдлаар бас хайртай гэдгийг илэрхийлээч. Манай гэр бүл дотор нэг хэрэгтэй юм байдаг. Тэр нь би өөрөө. Их нэртэй хоёр охинтойгоо амьдардаг. Тэгээд ганц дайчин ганцаардахгүйгээр та гурыгаа ингээд болчих واخ тий. Яг хоо. Ихтэртэй мэдээж маш их хайртай. Тэгээд зөндөө уурлууж гондоодаг. Тэгээд манай эхнэр бол бүх зүйл дээр ингэж хүлээцтэй хандаж уучлалдагт нь үнэхээр их баярлалаа. Тэгээд хайртай шүү л. Хайртай шүү биш. Одоо өөрөөр илэрхийлж штэ. Ингэхгүй гэсэн. За ямар ч тэгээд Яаж илэрхийлж хайртай шүү л гэх юм байна шүү дээ. Үнэхээр их хайртай шүү. Тийм хайртай гэдэг үг угаасаа бүх юм яа. Тийм мэдээж хайртай шүү гэж бүгд нь хэлье. Одоо ээжтэй тэгээд олон ихчтэй, олон ихч нартай найзуудаа хайртай шүү гэж хэлье. Илэрхийлэл нь одоо яаж үзүүлэх ёстой юм болов? За. Мэдгүй. Ингэж л үзүүлэх юм. За гэр бүлийнхэнд хандаж хэлгээд те та бүхнийхээ төлөө урт насалж бас эрүүл явж одоо сайн сайхан бүхнийг цуг хуваалцах
сэтгэлийн гүнд одоо дараатаа яваа шүү гэдэг шиг одоо тэгээ чадах бүхнээ та бүгднийхээ одоо бүхэндээ зориулах болно. За тэгээд I love you. My home аяа хоолоо. Гэр бүлтэй үнэхээр хайр гэдэг үгийг орлох бас хэцүү гэдэг утгыг л амхандаа бас үзэгчтэй ойлгох. Сая хэцүү гэдэг нь яг харуулж харуулж байгаа байхгүй юу? Тий, энэ утгаараа. За одоо тоглолт дээр мэдээж үлдээ зориулаад өөрийгөө хэлээд. За тэгээд Эмэгтэйч юу? за тий нийт Монгол улсын эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд манай дөрвөн хамтлагийн зүгээс та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд 7-8-нд корпоратив хоёр давхарт болох энэ ивент холд бидний та бүхэнтэй хамтдаа нэгэн үчиг дуулж бүжиглж хөгжилдөж өнгөрөх үдшид хүрэлцэн эрхийг дөрвөн хамтлагийн зүгээс та бүхнийгээ урьж байна. Ингэж амдагч болсон. Амар хуруу гарах шүү одоо.